Энд нэг цоошин юм байна. Монгол нет гээд. Манай эдний найзууд 20 жилийн өмнөөс их гоё юм хийж байгаа л гэдсэн байхгүй. Тэгсэн чинь өнөөдөр танилцуулах болчиж гадны улс орн чинь жишээлбэл Хятад WeChat, одоо Оросд Яндекс, ВКонтакте ч юм уу, эсвэл Солонгос, Японд ч Line гэж явдаг шүү дээ. Тэгвэл Монголын юу юм бэ гэхээр одоо шууд хэлчих юм байхгүй. Тэгвэл Монгол нет гэдэг ийм талбар, платформ одоо яригдахаар болж байна. Одоо контент хийгээд эсвэл нэг бичлэг мэдлэг ч гэдэг юм уу түгээгээд ингээд чинь гадны одоо платформуудын ч гэдэг юм өмч болдог шүү дээ. Тэгвэл энэ Монголд яг өөрсдийн одоо талбартай байх нь илүү давуу талтай юм болов уу гэж анзаарэгдэж байна. За бүр одоо энгийнээр ярих юм бол энэ юу одоо Монгол нет юу юм бэ гэхээр одоо WeChat, YouTube, Facebook ч гэдэг юм эднийг нийлүүлсэн харин Монголд дах ийм одоо талбар технологи одоо бий болж байна л гэсэн санаа. Танд ч гэдэг юм уу надад юугаар ашигтай юм бэ гэхлээр танд мэдлэг байвал магадгүй жижигхэн өрхийн хинж байна уу том компани ч байна уу те бизнес эрхлэх гэж байгаа бол яг бодиттой орлого олох боломжийг олгож байгаа л их онцлогтой гэж бодож байна. Хамгийн сүүлд нь хэлэхэд community бүрдүүлэгч гэдэг юм хамтаараа байх, хамтрал болох тал дээр одоо монголчууд бид нар чинь жоохон сул гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл тэр нь одоо өнөөдөр биднэрт усаагаар мэт хэрэгтэй гэдгийг хүн болох ойлгоцсон байх. Тэгвэл тэр хамтрал одоо community бүрдүүлэх боломжийг л энэ маш сайн олгож байгаа юм болов гэж бодож шүү. Маш урдан ийшээ орцгоё. Тэгээд бодиттой үр дүн гаргаж амьдралдаа одоо ашиглая л гэж хэлчмээр байна.